Өдрийн мэнд дурсамж таараатай. Та бүхэнтэйгээ 9 сарын хайр дурлал хүн хоорондын харилцааны онцлог хийхэд бэлэн болсон байна. Би 3 карт гаргаж бэлдсэн. 1-р карт, 2-р карт, 3-р карт. Та бүхэн маань энэ 3 картаас өөрт хамгийн их дутагдж буй картаа сонгоод тухайн группээ сонсоорой. Баярлалаа. Нэгдүгээр бүлгийн маань уншлага хийхэд бэлэн болсон байна. Бүгдээрээ гол картаагаа танилццгаая. Wild and Wonderful. За ийм карт байна. Тэгэхээр ер нь бол 9 сард та бүхэн маань өдөр бүр л баг ийм ид шидийн зүйл тань та бүхэнд нөхцөл харилцаанд маань тохиосон азтай ид шидийн их гайхалтай өнгөрөхөөр харагдаж байна. Тэгэнгүүт заавал ийм ид шидийн ийм аз ямдаг заавал ийм лог сэтгэлгээгээр те заавал нэг юм учир зангилааг нь олох гэж бас юм хичээгээд авах шаардлага байхгүй. Зүгээр л юм сайхан хүлээгээд авчих хэрэгтэй гэдэг тийм гол юу байна. Захиа байна. За тэгээд би зүүн талдаа болохоор хостой хүмүүсийн баруун талдаа хосгүй хүмүүсийн маань 9 сарын уншлагын хөзрүүдээ би гаргаад бэлдээ тавьсан байна. За тэгээ ерөнхийд нь ингээ харахад манай 1-р бүлгийнхэн маань маш их юм 9 сарын юм адтай, ивэлтэй өнгөрөөхөр харагдаж байна. Дээрээс нь та бүхний энэ хосын энэ харилцаанд сахиуснууд ч бас их юм оролцохоор харагдаж байна. За энэ хостой хүмүүсээр дээр бас вилофортун, дээрээс нь хосгүй хүмүүсийн харилцаан дээр ч гэсэн вилофортун гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол 9 сард та бүхэн маань ийм сахиуснууднаас ч ирсэн мессеж ихтэй, ийм эргэлттэй тий их ийм оролцоотой сар байх нэ. За бүгдээрээ хостой уншлагаас эхлэе. За хосын уншлаган дээр маань Knight of Swords, Page of Swords хоёулаа зэрэгцэд гараад ирсэн байна. Тэгэхээр ер нь бол 9 сард хостой хүмүүс маань маш их юм бие биенээ сониучрахсан, тэр хүн маш их юм асуултууд, маш их юм ярилцсан цаг хугацааг маш их юм хамт өнгөрөөсөн байхаар харагдаж байна 9 сард. Тэгээд тэрнийхээ одоо ингээд маш их ярилцаж, маш их юм ойлголцоод асуултуудаар нөгөө хүнээсээ ингээд тэр хүнийхээ талаар бас нэг юм мдээгүй зүйлүүдийг мэдснээр маш их юм таны хувьд бол юм эргэлт хувь заяаны эргэлт гэдэг чинь тийм эргэлтүүд бас их гарах хараад. Гэтэ мэдээж энэ сайн талтай таны бодож ирснээс илүү нөгөө хүн чинь арай илүү юм ухаантай арай илүү юм байсныг та мэдхээр харагдаж байна. За дээрээс нь Nine of Cups, Pentacles 2-оос гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө хосын харилцаатай хүмүүс маань 9 сарын турш маш их юм бие даасан. Дээрээс нь хосын харилцаанаас маш их юм сэтгэл ханамж, бие махбодын ингээд юм таашаал дүүрэн, сэтгэл ханамж дүүрэн, дээрээс нь санхүү болон ийм бодит зүйл дээр ямар ч юм саад дотгоргүй ер нь бол юм тогтвортой байхаар харагдаж байна. За дээрээс нь Eight of Wands гараад ирсэн. Тэгэхээр маш их юм үйл хөдлөл бас айгүйх авсан одоо сар харагдаж байна. Маш их болцоонд явдаг ч гэдэм үү, маш их цагийг өнгөрөөсөн бие биенийхээ талаар маш их олон зүйлийг мэдэж авсан маш их тийм ярилцсан байхаар харагдаж байна. Тэгэнгүүт энэ зүйл дээр яг анхаарах ёстой зүйл нь болохоор ярилцахдаа та бүхэн маань юм үгээ сонголт өгний одоо сонголтоо бас их анхаарах хэрэгтэй. Нөгөө хүнийг гомдоочхгүйгээр ийм зөөлөн бас үг сонгох хэрэгтэй гэдгийг бас анхааруулах. За дээрээс нь хит нөгөө хүнтэйгээ зууралдах, наалдах эсвэл эсэргээрээ бүр хит нөгөө хүнээсээ хит ийм хараат бус байх ч гэдэм үү хит нөгөө хүнээсээ холдох тал дээр бас анхаарах хэрэгтэй. Хит их биенийхээ орон зайруу хит их халдаад байх бас шаардлага байхгүй. Нөгөө хүндээ итгэх хэрэгтэй. Тийм байгаа бас харагдаж байна. Дээрээс нь магадгүй та хоёрын харилцаа хостой хүмүүсийн маань харилцаа нэг шат ахихаар бас харагдаж байна. Хувь заяаны эргэлт орж эхлэх учраас юудаг нэг юм би нэг арай илүү их зүйлийг мэдж байгаа учраас ирээдүгөө хамт төлөвлөх жишээ нэ За тэр тал дээр бас ийм ахиц твшилтэй 9 сар өнгөрөхөөр харагдаж байна. За тэгээд ер нь ягаад ч мэдгүй үзэхлээр их юм олон жил бас юм хамт арай илүү нэг юм урт хугацаанд хамт байсан хүмүүс арай илүү сонгосон юм шиг бас санагдлаа хостой хүмүүс маань нэг юм аль ушааны биенийхээ талаар ингээд юм доктортой болцсон жоохон юм магадгүй жоохон нас бас жоохон арай ахмагч гэдэг юм уу хүмүүс бас үдчихэж магадгүй аль аль нь одоо юу гэдэг хоёр талдаа юм өөрийн гэсэн үзэл бодолтой нэг юм өөрийн гэсэн карьертэй ч гэдэг юм уу нэг юм цензуртэй болцсон өөрөөсөө аль аль нь юм үн цэнэ мэдэрсэн хүмүүс бас байгаа харагдаж байна. За дээрэс нь маш их юм зүйлийг боддог
Тэгээ учир шалтгаан нэг юм зангилааг айгүйх олох дуртай. Тийм хүмүүс бас айгүйх ажиглагдлаа. Тэгэхээр ер нь бол 9 сард бас хит их одоо юмны учир шалтгааныг бас олоод шаардлага байхгүй шүү. Зүгээр ингээд тэ Аз гэдэг зүйлийг энэ ч гэдэм үү юмыг ер нь байгаагаар нь хүлээж аваарай гэдэг бас дохойг энэ гол хөдөр маань бас та бүхэнд илгээж байна. Тэгэхээр ер нь бол хостой хүмүүс маань 9 сард маш их Азтай, бие биенийхээ талаар маш их зүйлийг мэдэж авсан, маш их цагийг өнгөрөөсөн, ярилцсан. Дээрээс нь сэтгэл ханамж, дээрээс нь мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн ямар ч тийм асуудалгүй. Ер нь бол их сайхан сар. Азтай, аз ивэлэр дүүрэн их сар байхаар харагдаж байна. За одоо энэ талд болохоор бүгдээрээ хосгүй ганц бие байгаа хүмүүсийн маань уушлага одоо энэ талд эхлэх чинь. За тэгэнгүүт хосгүй хүмүүс дээр маань бас их анхаарах болон бас ийм аз ивэлийн сар бас харагдаж байна. Тэгэхээр ер нь бол нэг ийм шинэ харилцаа бас эхэлж магадгүй шинэ хүн гарч ирэхээр харагдаж байна. Дээрээс нь нэг ийм шинэ хүн гарч ирэхээсээ гадна яг нэг юм өөгч биш тэ нэг булчирхаач биш гэж ярьдаг шиг яг нэг юм situation бас relationship-тэй хүмүүс бас нэг юм шат ахих тал дээр илүү төвлөрөх бас харагдаж байна. За lovers өдөр маань ер нь бол сонголт тэ энэ хүн шинээр гарч ирсэн хүнтэйгээ бас нэг юм сонголтын төвшөнд бас дээшлэх. За энэ хүнтэй ер нь би цаашаа үерхүүлтэй ингээд урт хугацааны харилцаанд байвал энэ хүн яг миний юм цензурт ч гэдэм үү энэ хүн яг миний нэг юм сонирхлын хүн яг мөн үү гэдэг зүйл дээр бас юм сонголт хийхээр харагдаж байна. За дээрэс нь энэ lovers дээрэс нь ace of swords гараад ирсэн байна. Тэгэхээр яг нэг юм таалагдсан нэг юм харилцаанд орох дөнгөж юм эхэлж байгаа бас нэг юм хүн гарч ирэх үед та бүхэн маань юм үйл хөдлөл бас авах хэрэгтэй. Үнэхээр тэр хүн танд таалагдчихвэл та таалагдж ийн гэдэг хэлэх хэрэгтэй. Ерөөсөө ингээд намайг энэ азаа угаасаа дагж байгаа юм чинь ингээд хойш сууж болохгүй. Энэ азаа ашиглаад харин эсэргээрээ азыг дагуулад та бүхэн маань одоо үйлдэл хийх чи надад таалагддаг шүү гэдэг юм ингээд нэг юм үйлдэл үгээр үйлдэл хийх хэрэгтэй. За тэгээд энэ шинэ гарч ирсэн харилцааныхаа хүнтэй бас та бүхэн маань хит ийм хориг үйлдэл хийхгүйгээр ингээд нэг юм гатсан нэг юм яг яах гээд байгааг нь мэддэхгүй нэг юм удаад ээж бас магадгүй нөгөө хүн маань эсвэл та тэгэхээр ерөөсөө энийг юм үйл хөдлөл хийлгэхээр жоох юм хурдан темпэд оруулах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө энийг бол яаж хурдан темпэд оруулах вэ гэхээр мэдээж ярилцах тийм үү сэтгэлээ илэрхийлэх гэдэг юм уу ингээд хоорондоо илэрхийлэх хэрэгтэй. Хэрвээ нөгөө хүн маань танд ингээд бас нэг юм үйлдэл хийхгүй яг юм гацсан мэдрэмжтэй зөвхөн таал өгөөд идэг таал энэ харилцааг ингээд болох гээд бүтээх гээд ингээд цаг зав юу гэдэг юм цаг заваа санхүүгээ гэдэг юм ингээд зориулаад байдаг. Нөгөө хүн маань ингээд нэг юм гацсан мэдрэмжтэй ингээд нэг юм урагшлахгүй бас байгаа бол та бүхэн маань бас энэ хүн ер нь миний цаашдын ирээдүйд хамт байх юм уу гэдгийг бас сайн бодож өөрөөсөө асуугаад шийдвэрийг тэгээд гаргах хэрэгтэй. Хэрвээ эсэргээрээ та бүхэн маань нөгөө хүнээсээ хэд их зүйлийг нь авсан хэрнээ өгөхгүй тийм байдалтай байгаа бол бас энийг бас тэнцвэржүүлэх хэрэгтэй. Тэр хүн танд цаг зав гаргаж ийн тэр хүн ингээд нэг юм сэтгэл зүрхэнд орж ийн гэдэг зүйлийг та тэр хүнээс мэдрээд байгаа бол та ч гэсэн тэр хүнд тэр зүйлээ мэдрүүлэх хэрэгтэй. Дээрээс тэгжиж энэ баланс маань тэнцвэрчээж та бүхэн маань таач тэр хүнч тэр одоо ингээд нэг юм сэтгэл ханамжтай за бид хоёр ер нь бол ингээд цаашаага бас хамтын ирээдүй бас байгаа юм биш үү үерхэх хэрэгтэй байна. Эсвэл ер нь бол бүр ингээд цаашаага гэр бүл болох тал дээр ч гэсэн юм үе шат дээшлэхээр харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө та бүхэн маань шудраг маш их нээлттэй ярилцах хэрэгтэй харагдаж байна. Дээрээс нь азандаа найдаад суулгүйгээр заавал үйл хөдлөлийг заавал авах хэрэгтэй. За дээрэс нь энэ шинэ гарч ирсэн хүннээ яг надад тохирох уу? Миний яг нэг юм үн цэн гэдэг зүйлд миний ирээдүй гэдэг зүйлд энэ хүн яг юм шалгуурыг минь давж гинөө гэдгийг бас их сайн бодсны үндсэн дээрээс энэ хүнийг энэ хүн дээр сонголт хийх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр энэ хүн мөн байх юм бол маш сайн ярилцаж хоёулаа бие биендээ цаг цаваа яг энэ тэнцвэржүүлсэн нэг тийм харилцаа болгох тал дээрээс анхааруул маш их юм цаашаага урт хугацаанд үргэлжлэх юм харилцаа бол гарч ирэхээр энэ 9 сард бол тэгж харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө 9 сар та бүхэн маань хойш суулгүйгээр таалагдсан хүн гарч ирсэн тохиолдолд сэтгэлээ илэрхийлэх ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Ерөөсөө хойш бити суугаарай хит одоо нэг ийм үйл хөдлөл авахгүйгээр ингээд өнгөрөөгөөрэй бити тэгээрэй л гэж зөвлөхөр байна энэ өдрүүд нь. Дээрээс нь угаасаа Wheel of Fortune маань гарч ирсэн учраас альч тал дээр та бүхэн маань маш их юм азтай
яндаатай байхаар байна. Дээрээс нь хайрын харилцаан дээр ч гэсэн их тийм сэтгэл ханамж дүүрэн байхаар ер нь бол ийм урт хугацааны харилцаатай эрэгтэй хүн, эмэгтэй хүн гарч ирэхээр бол ер нь харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө энэ хүнээ та бүхэн маань магадгүй үйлдэл хийхгүй алдчих аюултай учраас та бүхэнд ингэ сануулж байгаа бах гэж би бодлоо. Тэгэхээр ерөөсөө үйлдэл хийхээс битээ ягаарай те мессеж бичгээс ч гэдэм үү. Ерөөсөө нэг ийм харилцааг цааш нь ингээд үргэлжлүүлэх тал дээр битээ хойш суугаарай. Дээрээс нь ийм ярилцах зүйлээс бас битээ ингээд нэг ийм булзааруулаад цухтаарай гэдэг зөвлөгөөс өгөхөр байна. За ингээд 9 сарын 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн маань уншлага дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл баяр таа. 2-р бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ гол картагаа танилццгаая. Fulfillment гэдэг хөтөр байна. За тэгэхээр гол хөтөр маань болохоор зорилгоо биелүүлэхийн тулд та заавал хэн нэгнээс зөвшөөрлөх шаардлагагүй. Тэгээд энэ өвөрмөц аяллыг хүлээн авснаар таныг очих ёстой, явах ёстой газар чинь хөдөлж хүргэнэ. Тэрэнд итгээрэй гэдэг тийм гол хөтөр гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол 9 сар та бүхэн маань хин нэгний зөвшөөрлгүйгээр хин нэгнээс хараат бус байдал тий дээрээс нь ирээдүйн рүү явах итгэлтэй байгаарэ гэдэг мессежийг танд ер нь бол өгж байгаа болов уу гэж би бодож байна. За би зүүн талд болохоор хостой хүмүүсийн уншлага, баруун талд болохоор сингл хүмүүсийн уншлагыг хийх гэж картуудаа бэлдээ тавьсан байна. За бүгдээрээ хостой уншлага эхэлцгээе. Хостой хүмүүсийн маань уншлагыг эхэлцгээе. За хостой хүмүүсийн маань уншлага энэ 9 сард нэлээд харилцаа жоохон ийм төвөгтэй байдалтай харагдаж байна. За яагаад тэгж харагдаж байгаа вэ гэхээр магадгүй энэ харилцаа өөрөө маш ийм өнгөрснөөсөө маш их юм гомдолтой, дээрээс нь юм бодолтой тийм тайлагтаагүй зүйлс ихтэй ийм харилцаа байж магадгүй. Өнгөрсөндөх одоо хин үл ойлголцол ихтэй ч гэдэм үү те тэрийг ингээд тайлбарлаагүй ойлголцоогүй яваад ингээд өдийг хүрсэн ч гэдэм үү. Нэг тиймэрхүү байдалтай бас харилцаа байж болж байна. За дээрээс нь 9 сард энэ харилцаанаасаа болоод маш их юм төөрөгдөлд орохоор харагдаж байна. Энэ хэрмэт хөтөр байна. Тэгээ дотоод бясалгалт ийм хөтөр байдаг. Тэгэнгүүт энэ маань энэ харилцаан дээр магадгүй та бүхэн маань нэг юм хостой харилцаа маань нэг юм төөрөгдөөд те бодлаад үнэн зөвийг ялгаж чадхаа бэлдэх ч гэх юм уу. Эсвэл ингээд нэг юм энэ харилцаан дээр нэг юм сэргэх хэрэг гараад байгааг бас дүрсэлж иж болно. За тэгэнгүүт энэ харилцаан дээр Queen of Swords тэгээд Queen of Cups гараад ирсэн. Манай хатны сэлэм хатны аяг хоёр маань хоёулаа зэрэг гараад ирсэн. Тэгэхээр энэ харилцаан дээр манай эмэгтэйчүүд маань ингээд нэг юм айгүй юм ширүүн те ингээд хилийгснээ хилдэг. Дээрээс нь юм үзэл бодолтой үнэнч дээрээс нь юм ухаантай ч гэдэг юм уу те уул нь юм эмэгтэй хүний хөзөр шулуун шудраг ингээд өөрөөхөө те хилэг цаарыг бас ингээд тавьж мэддэг. Тэгэнгүүт ягаад ч мэдгүй энэ харилцаан дээр та бүхэн маань тэр зангаа гаргаж чаддаггүй юм шиг харагдаж байна. Энэ харилцаан дээр ягаад ч мэдгүй хилэгснээ хэлж чаддаггүй, тэгээ шудраг байж чаддаггүй. Нөгөө хүнээ арай илүү бөөцөлсөн, нөгөө хүндээ арай илүү юм зөөлөн сэтгэлээр тэгээ ингээд аргацсан байгаар харьцдаг, ханддаг юм харилцаа. Тэгэнгүүт энэ болохоор King of Pentacles маань доошо буруу хараад, дээд өдөр манаас доошо буруу хараад гараад ирсэн. Тэгэнгүүт нөгөө талаас ерөөсөө магадгүй тийм биш харагдаж байна. Эмэгтэй нь одоо ингээд энэ харилцааг цааш нь авч тий арай илүү урт хугацааны харилцаа болохын тулд энэ харилцаагаа ингээд урагшлуулахын тулд ингээд өөртөө төвчээртэй зан гаргадаг тий ухаалаг үедээ ухаалаг буулт хийх үедээ буулт хийдэг сэтгэл зүрхээ илэрхийлэх үедээ илэрхийлдэг тий яг юм хангалттай хэмжээнд байхад нөгөө тал маань яг нэг тийм үйлдэл хийхгүй тий яг юу мэдэрч байгаагаа яг ямар байгаагаа ерөөсөө илэрхийлдэггүй дээрэс нь энэ юм харилцааг авч үлдэх гэж бас хичээдэггүй юм шиг тэгээд дээрэс нь нэг юм өөрчлөлтийг байнга ингээд хойшлуулж идэг. Тэ энэ харилцааг ингээд эмэгтэй нь улам ингээд дээшлүүлээ тэ шат ахиулаад явмаар байхад эрэгтэй нь ерөөсөө тэрийг үйлдэл болгодог. Ингээд нэг газараа байгаад идэг тэ ерөөсөө юм цааш нь өргөжлүүлэх бодолтой мүү гэхээр бодолтой тэгсээр нь үйлдэл хийдэггүй. Тэ тэгсээр нь ингээд салж хацаад явж чадахгүй. Ингээд хажууд нь ингээд байгаад идэг. Тэгсэн хэрнээ ерөөсөө ингээд цааш нь ахиулах нэг тийм тал дээр жоохон дутмаг харагдаж байна. Нэг бол хит юм харилцаагаа жоохон гацаагаал удаашруулаад байдаг. Эсвэл үнэхээр ийм одоо юу гэдгийг ирээдүгөө хит бодох бас сонирхолгүй хүмүүс бас байж болно. За тэгээд 9 сард бол та хэд маань ингээ харахаар бол 9 сард маш их ийм ярилцах хэрэгтэй сар харагдаж байна. Яг л одоо энэ эмэгтэй яг энэ юу бодож байгаагаа илэрхийлэх тэ энэ өнгөрсөндөх зүйл одоо энэ өнгөрсөндөх үйл ойлголцоо гэсэн тайлбарлах энэ эрэгтэйгөөсөө юу хүсэж байна ямар байгаагаа илэрхийлэх энэ талаараа эрэгтэйтэйгээ маш сайн ярилцах нөгөө хүнтэйгээ маш их ярилцах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол энэ одоо харилцаа яг энэ чигтээ ингээд урагшлах гэхээр
урагшлж болохгүй яг ийм гацсан байдалтайгаа үргэлжлэхээр 9 сартаа харагдаад байна. Тэгэхээр ерөөсөө энэ харилцааг цааш нь авч явж тэ удаан хугацаанд цааш нь үргэлжлүүлэе гэж бодож авах юм бол маш сайн хоёр биенээ ойлголцоох эмэгтэй маань хэлий гэсэн зүйлээ хэлэх, эрэгтэй маань ч гэсэн ингээд үйлдэлхийг тал дээр анхаарах тийм сар ажиглагдчих байна. Маш сайн элен далангуй ярилцсанаар одоо юу гэдгийг ийм төр зургийн энэ хямралыг бас давж гарнаа. Бие биендээ элен далангүйгээр үнэн шударгаар ярилцах хэрэгтэй. Дээрээс нь дотгошоогоо бас аль алин тал маань дотгошоогоо бодох хугацаа тий зарим одоо тохиолдолд эргцүүлэх ингээд тусдаа байх хэсэг хугацаа ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлийг бас гаргаж өгөх хэрэгтэй харагдаж байна. За тэгээд ярилцахтаа гол нь хит ийм ширүүн үг тий хит их ийм хатуу хандхаас бас буруу үг ашиглахаас бас зайлсхийх хэрэгтэй. Аль болох ийм зөөлнөр аль болох өөрийнхөө энэ зөөлөн зан чанарыг бас гаргаж ярилцлагандаа бас оролцуулах хэрэгтэй. За тэгээд ийм өөрчлөлтөөс зүхтаад байгаа байдлыг бас болох тий хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрчлөлтөөс ингээд зүхтаад шинэ рүү явахгүй тий ийм зүйлээс ингээд энэ ярилцлаганаас өнгөрсөн дэх зүйлээс бултаад авах юм бол энэ зүйл маань улам их томорно. Улам одоо ингээд тийм баланс алдагдах тий та хоёрын маань энэ харилцаа улам ингээд гацах ингээд нэг тийм байдалд орох магадaltaй харагдаж байна. Тэгэхээр ерөөсө гол өдрийнхөө хэлсэнчлэн дараагийн тий ингээд шин шат руу явхад маш сайн ярилцах хэрэгтэй сар бол харагдаж байна. За магадгүй одоо юу гэдгийг үнэхээр хэцүү байгаа хүмүүс маань одоо юу гэдэг сэтгэл зүйчид явдаг шиг юм уу те ингээд юм гаднаас бас тусламж авахд бас нээлттэй харагдаж байна. За тэгээд өөр дээрэс нь нөгөө нэг Queen of Cups маань ингээд спорттойгоо хөдөлгөөнтэйгээ бас нийлчихлээр нэг юм нөгөө талаа ч тийм үү хит эсвэл нөгөө талаа эсвэл өөрөө ингээд нэг юм сэтгэлийнхаа шарахыг ингээд ил гаргахаас айдаг тэ энэ өнгөрсөн дэх энэ зүйлийг ярихаас айдаг тэрийг ингээд бүр ингээд хав дарцсан ч гэдэм үү тийм байх гадаас байдаг. Тийм болохоор ер нь бол хит их тэгж их нууц хит их тийм одоо өнгөрсөн дэх зүйлээ ингээд хаалт тавихын оронд тэрийг аль болох нэг нэгээр нь ярилцаад тэ үл ойлголцол байсан бол тэрийг залруулад явахгүй бол ирээдүрүүгээ ингээд тэр их ачаатай тэр их одоо сэтгэлийн юмтай үл ойлголцолтой тэ ийм зүйлтэй урагшлах юм бол улам л ихсэн тэ улам л одоо ингээд хоорондын харилцаа чинь хэцүү болно шүү. Тэгэхээр ер нь бол одоо ингээд баг байгаа дээр нь засаад залруулад явахгүй бол урагшлагад ч гэсэн та бүхэн бодох юм бол тэ айгүй хэм хүн ачаатай урагшаага алхах ачаа хөнгөн урагшлах хоёр чинь маш их ялгаатай шүү дээ. Тэгэхээр тэр тал дээр сайн ярилцаарэ гэж хэлмээр байна. Хостой хүмүүсийн уншлага маань ер нь бол маш их ярилцах дээрэс нь нэг юм төөрөглөөсөө гарах хэрэгтэй байгааг анхааруулсан ийм хөзөрнүүд гарч ирсэн байна. За тэгэнгүүт миний баруун талд болохоор манай сингл хүмүүсийн уншлагыг хэлж байна. За тэгэнгүүт сингл хүмүүсийн маань уншлага болохоор 9 сард маш их юм гэрэл хийгээтэй тогтолсон дулаахан тийм мэдрэмжүүд их дүүрэн байхаар харагдаж байна. Магадгүй та бүхэн маань өнгөрсөн саруудад өнгөрсөн хугацаанд юм өөр дөрөө илүү ажиллана дотоод ертөнцөөрөө дотоод өөрийнхөө дуу хоолойг илүү сонсно өөр дөрөө илүү цаг хугацааг өнгөрөөсөн юм ганцаарцсан гэдэг юм уу талаараа ийм мэдрэмжтэй ийм бодолтой байсан бол 9 сард энэ зүйл маань ерөөсөө арилах нэ. 9 сард таны зүрх сэтгэлийн чинь хаалгыг нэг биш олон хүн хоёр хүн магадгүй бас сэтгэл зүрхийн хаалгыг тогшхоор харагдаж байна. За тэгэнгүүт энэ 9 сард бол маш их юм догдолсон дулаахан юм шинэ хайрын эхлэхээр харагдаж байна. За тэгээд энэ догдолсон харилцаа маань хаанаас яаж гарч ирэх вэ гэхээр за зарим нэг хүмүүсийн маань хувьд X нэр гэж магадгүй байна. Эсвэл ийм өнгөрсөнд ийм хуучны найз, хуучны танил өнгөрсөнд нэг ийм жоох ийм харилцаа эхлэхчээснэ болсон ч гэдэг юм уу ийм тийм дурсамжтай төр хүнээс бас хүн гарч ирэх магадлал бас өндөр байна. Дээрэс нь ихэнхийн маань хувьд ийм шинэ хүн гарч ирэх магадлал аюу өндөр байна. За тэгэнгүүт энэ шинэ хүн маань та хоёр маань магадгүй нэг ийм ажил мэргэжлийн хүрээнд танилцах эсвэл одоо нэг ийм сургалт сургууль дээр ч гэдэг юм уу сургалтын төв дээр ч гэдэг юм уу нэг иймэрхүү байдлаар ер нь бол тийм аль биесны тиймэрхүү газар танилцахаар харагдаж байна. За тэгэнгүүт эхэндээ энэ хүн маань тантай ямар ч нэг юм магадгүй та өөрөө энэ хүн тантай юм дотносох одоо зорилгоор тантай харилцаж эхлэх боловч та ерөөсөө тэрийг нь анзаарахгүй мэдгүй бас байх магадлалтай харагдаж байна. Тэгэхээр магадгүй шинэ хүн таны амьдрал 9 сард орж ирэх юм бол та зүүн совингоо дотоод дуу хоолойгоо бас ажилуулах хэрэг гарах нэ. Энэ хүн надад ер нь яг ямар талтай байгаа мó талгүй байгаа мó энэ хүн ер нь надад яг юу хүсэж энэ харилцааг эхлүүлэх гээд байгаа юм бэ гэдгийг бас зүүн совингоороо мэдэж болох нэ. За тэгээд энэ харилцаа маань танд маш их юм аз жаргалыг гэрэл гэгээг тийм хайрын энергийг дулаан ийм энергийг танд өгөхөр харагдаж байна. За тэгээд
та бүхэн маань хэрвээ зүүн совингоо маш сайн дагж чадах юм бол зөв хүнийхээ сонголтыг бас хийнэ. Зөв хүнийхээ сонголтыг хийж чадхаар харагдаж байна. За тэгэнгүүт Ace of Cups, Six of Cups хоёр маань бас ингээ гараад ирэхлээр та бүхэн маань нэг юм шинэ хайр, хуучны танил те нэг юм дурсамжтай холбоотой нэг юм зүйл маань та бүхэн дээр ингээ сэргэхээр харагдаж байна л да. Тэгэхээр ерөөхдөө яхаарахгүй надад бол зарим хүмүүсийн маань хувьд X чинь гарч ирж те зарим хүмүүсийн хувьд болохоор нэг юм хуучны танил маань яг гарч ирж таныг нэг юм таны 9 сарын амьдралыг ингээ нэг юм гэрэлтүүлэхээр те догтлолоор дүүрэн сэтгэл мэдрэмжээр дүүрэн байлгахаар харагдаж байна. Тэгтээ энэ хүмүүсээ бас та ингээд нэг юм ялахгүй өнгөрөөчих тал бас байгаад байна. Яг гэвэл хэд дотоод ертөнцөөрөө аялах те хэд юм өөртөө анхаарал хандуулснаар та энэ хүнийг тэгээ энэ шинээр гарч ирж байгаа юм харилцаа үүсгэхийг хүсэж байгаа энэ хүнээ зүгээр ингээд нэг юм өнгөрөөж магадгүй. Эсвэл та юм хэд юм өнгөрсөндөх зүйлээсээ болоод шинэ хүндээ ингээд зай өгөхгүй те хэд их өнгөрсөнтэйгөө зуралдаа шинэ харилцаандаа шинэ гарч ирж байгаа хүндээ бас нэг юм фокус өгөхгүй байж байх талтай. Тэрнээсээ болоод энэ хүнийг бас алдах эрсдэлтэй байна. Тэгэхээр та бүхэн маань балансаа бас их сайн олох хэрэгтэй харагдаж байна. Өнгөрсөндөө хэд их фокуслахгүйгээр шинэ гарч ирж байгаа шинэ харилцаандаа ч гэсэн бас нэг юм анхаарлаа бас тавих хэрэгтэй гэдгийг бас сануулъя. За тэгээд ер нь бол энэ 9 сард танд бол энэ шинэ хайр гарах боломж бүр маш өндөр байна. Тэгэхээр ерөөсөө та энэ зүйлд бэлэн байх хэрэгтэй. Ерөөсөө цааргалаа л те ингэх ямар шаардлага байхгүй. Энэ харилцаа бол танд маш юм дулаан мэдрэмжийг өгөх учраас та битгий татгалзаарай гэж зөвлөхөр байна. За тэгээд магадгүй энэ шинэ гарч ирж байгаа хүн маань айгүй юм хурдан одоо юм үйл хөдлөл авахгүй юм алгуурхан аажуу удаан юм үйл хөдлөл авдаг төрлийн бас юм хүн байж магадгүй. Тэгэхээр ерөөсөө тэр маань тэрийг та ингээд нэг тэр хүн маань ингээд нэг юм аажмаар удаанаар те ингээд тантай дотносгож хичээж байхад та тэрийг ерөөсөө анзаарахгүй өнгөрөх гэж магадгүй шүү. Тэгэхээр та энэ хүний энэ чин сэтгэлээсээ тантай харьцаж байгаа хичээж байгааг бас олж хараарай. За тэгээд дээрэс нь хэрвээ шинэ хүн биш бол та шинэ хүн дээр ингээд фокус өгч чадахгүй байгаа бол энэ хуучин хүн гэдэг зүйл маань магадгүй таны найз нөхдийн хүрээлээс бас тэгээ дамаа танилцах гэдэг юм уу. Тийм хүн бас гарч ирэх магадлалтай. Ер нь бол 9 сарын 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань нэг биш ер нь 2-3 төрлийн эрэгтэй хүн гарч ирэхээр харагдаж байна. Цөөхөн тохиолдолд нь бол X нь боловч ихэнх тохиолдолд хуучны танил, хуучны найз нөхдөөсөө дамаа танилцуулсан ирэх хүн эсвэл бүр та өөрөө шинээр танилцах тийм эрэгтэй хүн гарч ирэхээр харагдаж шүү. Тэгэхээр энэ хүмүүс дундаас бас мэдээж хүн сонголт хийх хэрэгтэй. Сонголтоо мэдээж та зүүн совингоороо дотоод дуу хоолойгоороо хангалттай та өөрийгөө сонсох юм бол сонсож чадах юм бол тэр зөв хүнийг олох магадлалтай. Тэгэнгүүт дотоод дуу хоолойгоо сонсохдоо хэд өөрийнхөө бас бодлыг бас өөрийнхөө энэ логик сэтгэлгээг өөрийнхөө ийм зүйлийг бас түр унтраах хэрэгтэй шүү. Яг ийм сэтгэл мэдрэмжээ болон өөрийнхөө зүүн совин дотоод дуу хоолойг дээр тулгуурлаж тэр хүмүүсээ сонгох хэрэгтэй. Тэрнээс биш та нэг ийм логик сэтгэлгээгээрээ жоохон сонголт хийх юм бол тэр чинь буруу дээ шүү гэдгийг бас хэлмээр байна. За ингээд ер нь бол 2 дугаар бүлгийн маань уншлага туслаа. Дараагийн уншлага хүртэл баярлалаа. 3 дугаар бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ 3 дугаар бүлгийн гол картаагаа танилццгаая. Life is a gift гэнэ. Амьдрал бол бэлгээ. За доотлих нь хэсэг болохоор for you. За тэгэхээр ер нь бол амьдрал бол ингээд чиний төлөө ингээд өрнөж байгаа. Тийм болохоор одоо өдөр бүрийг бүтээлтэй ингээд өнгөрүүлж өдөр бүрийг ингээд үнэнч тэгээ өөртөө үнэнч байж амьдралаа одоо бүрэн дүрэн бүх боломжийг ашиглалаарэ. Дээрээс нь ийм хэрэгтэй хэрэггүй тэгээ дуу чимээ хэрэгтэй хэрэггүй зүйлс одоо ийм ховж ивч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсүүдийг таслаарай гэдэг хөтөр гарч ирсэн байна. За би зүүн талд болохоор хостой хүмүүсийнхаа урьдчилгыг хийх гэдэг хөтөрөдөө гаргаад тавьсан. Баруун талд болохоор зингл хүмүүсийнхаа 9 сарын байдлыг хүн хоорондын харилцааг бас гаргаж ирэх гээд тавьсан байна. За хостой талаас эхлэе. За энд Four of Pentacles гарч ирсэн байна. Тэгэхээр хостой хүмүүс маань хувьд 9 сард юм суур хэрэгцээтэйгээ холбоотой асуудлууд их хөндөгдсөн сар байхаар харагдаж байна. Магадгүй байр машинтай болох ч гэдэм үү те иймэрхүү одоо хүний анх шатны хэрэгцээтэйг их төвлөрсөн харагдаж байна. Төлөвлөрсөн байхаар харагдаж байна. Дээрээс нь тэдгээр зүйл маань их тогтвортой байна гэдгийг бас сануулж байна. За тэгэнгүүт энэ бас Pentacles үзрэн Three of Pentacles 3-ын зас маань гараад ирсэн байна. Тэгэхээр ер нь бол магадгүй 9 сард хостой хүмүүс маань
хамтын харилцаа тий хамтын зүйл дээр илүү их төвлөрсөн тий өөрсдөө илүү их цаг завыг гаргасан боломжоор тий бие биентэйгээ илүү их цагийг хугацааг өнгөрөөгөөрэй. За тэгэнгүүт энд Six of Pentacles гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол бие биендээ туслах тий элен далангуу хуваалцах тал дээр бас анхаараарай. Энергич тэр цаг цаваа тий санхүү мөнгөөч гэдэг юм айл алиг ингээд ер нь бол гарч ирсэн зүйл нь бүх зүйлийг ингээ хуваалцах тий доктортой харилцааны эхлэл шүү. Хит нэг талыг бити бариарай. Хит одоо нэг нь өгдөг нөгөөх нь аваад идэг тий заавал энэ мөнгөн дээр ч гэдэг юм уу цаг зав дээр биш сэтгэл дээр ч гэсэн бас тий нэг нь ингээ сэтгэлээсээ хандаад идэг цаг заваа гаргаад идэг тэнгуут нөгөөх нь зүгээр аваад байдаг яг буцаад эргүүлээд өгөхгүй байх тал дээр бас өгөхгүй байгаа бол тэр тал дээр бас анхаарах хэрэгтэй шүү. Альва зүйлийнхаа балансыг маш сайн яагаарай. Балансыг сайн бариарай. За тэгэнгүүт энд мөн үзэр маань гарч ирсэн байна. Мөн үзэр маань доошоос гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань нэг юм ойлгомжгүй байдал, нэг юм төөрөгцөн байдалд бас орж магадгүй харагдаж байна. Хосын харилцаан дээр би нэгэ жоохон дутуу ойлгох, би юунээсээ жоохон энэ хүн надаас юу нуугаад байна гэдэг юм уу нэг юм хийг хардаж сэрдэх байж болж байна. Эсвэл энд ингээд Seven of Swords гараад ирсэн. Тэгэхээр бас энэний нөлөөтэйгээр өөр хүмүүсийн худал тиймэрхүү үгэнд одоо автаж хэд их төөрөгдөж энэ харилцаагаа бас бити ингээд сүйтгэрээ гэдгийг бас сануулж байна. За тэгээд энд болохоор Five of Cups маань гарч ирсэн байна. За тэгэнгүүт юу гэдгийг хэд их одоо байхгүй зүйлтэй төвлөрч байгаа зүйлээ үл ошоох тал дээр бас анхаараарай гэдэг хөзөр байна. За тэгэхээр ингээ харахаар 3 Pentacles-ийн хөзөр маань их хоорондоо холбоотой уялдаатай харагдаж байна. Ер нь бол санхүүгийн тал дээр өөрсдөө ингээд хамгаалалт бас бүрдүүлэл их сайн шүү. Дээрээс нь санхүүгийн тал дээр хамтарч ажиллавал та хоёрт маань бас их үр өгөөж өгнө шүү. За тэгээд нэг тал нь одоо их цацаад нөгөө тал нь их цуглуулад хоримтлуулад байх тал дээр бас анхаараарай. Хоримтлуулах тал дээр аль нь хоримтлуулдаг хит нэг нь үрлэгэн хит нөгөөх нь ингээд юу яах гэдэг магадгүй хадгалмаар санагдаад мөнгөний тал дээр тэрнээсээ болоод баг зэргийн зөрчил бас гарч ирж магадгүй харагдаж байна. За эсвэл та хоёрын харилцаа маань нэг нь их авдаг ингээд нэг юм тэнцвэргүй харилцааг ер нь бол илэрхийлээд байгаа л хөзөрлөлтөө. Нэг нь одоо ингээд хайр халамжаар айгүй их өгөөд идэг нөгөөх нь болохоор яг тэрнийх нь тэр одоо авсан шигээ дүүцгүйц бас яг тийм харилцааг тийм цаг завыг нөгөө хүндээс гаргаж өгөхгүй байгааг бас илэрхийлдэг. За тэгэнгүүт энд ингээд мөн хөзөр дээрээс нь энд Seven of Swords тэгээд энд Five of Pentacles хөзөр маань ингээд гурлаа доошоо гараад ирсэн харагдаж байна. Тэгэхээр ер нь бол энэ 9 сард маань хосын харилцаатай хүмүүс маань хин нэгний худал бүрэн ийм мэдээлэл бүрэн ийм баттай мэдээлэл биш зүйл дээрээс болоод нөгөө хүндээ хит ингээд ийм таамаг төдий зүйлд нэг юм хийсвэртэй одоо нэг юм төсөөлөл зүйлээс болоод уйдлаад нөгөө хүнээ хардаад хардаж сэрдээд ч гэдэг юм уу тэг тал бас ажиглагдаж байна. Дээрэс нь бие биенээсээ хэрвээ юм нуух бол тэр чинь бас ер нь бол нэг удахгүй баригдана шүү гэдгийг бас сануулж байна. За дээрэс нь хий дими ийм төөрөгдлөөсөө болоод нөгөө хүндээ ингээд хид их бити сөрөг харилцааг бий болохоорой ингээд юм хий хартах хий сэрдэх зүйлээс болоод нөгөө хүнээ бити гомдоочоорой. Энэ ингээд цаашлаад сөрөг үр дагавартай шүү эрсдэлтэй шүү гэдгийг бас харуулж байна. Тэгэхээр ерөөсөө та хэд маань яах вэ гэхээр 9 сарда илүү юм бодтой зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Дээрээс нь хит ийм өнгөрсөнд алдсан гэдэг юм уу эсвэл одоо байхгүй зүйл дээрээ ингээд төвлөрөхийнхөө оронд одоо надад юу байгаа? Одоо чи бит хоёрын харилцаанд юу байгаа? Ямар ихтгэлцэл байгаа? Ямар зүйлүүд байгаа? Тэр зүйл дээр илүү их төвлөрөөд ирээдүгөө харахад илүү одоо сайн үр дагавартай шүү. Хит их ийм алдсан зүйлээ өнгөрсөнтэйгөө бити зуралтаарай. Дээрээс нь бие биендээ бити худал хэлээрэй нууц гэдэг зүйл бол нэг удахгүй бас задрын шүү гэдгийг бас сануулж байна. За дээрээс нь биенийхээ одоо энэ хамтын харилцаанд ийм өгөх авах ийм сэтгэлж бай мөнгө санхүүгийн хувьд ч ер нь бол энэ зүйлээ ингээд тэнцвэржүүлэх тал дээр энэ сардаа сайн ажиллаарай. Хамтын ажиллагаа бас их сайн санхүүгийн ил тод байдал ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүд маань ил тод байх юм бол илүү сайн үр дагавартай шүү. За тэгээд чинь магадгүй та бүхэн маань хосын харилцаанд дунд магадгүй яаж мэдгүй сая энэ бас ажилтай холбоотойс нэг юм хүнд
хамтралгүй нэг тийм харилцааг бас эхлүүлэх гэж магадгүй шүү манайхаа. Тэрэн дээрээ бас сайн судлаарай гэж хэлмээр байна. Энэ 3 дахь сэтгэлтэй магадгүй нэг юм харилцааг харагдаад байна л та. Тэгэхээр мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн бизнес төсөлтэй тиймэрхүү зүйл хэрвээ эхлүүлэх гэж байгаа бол тэр хүний илүү сайн судлаарай, илүү сайн мэдээллийн нэгтлаарай гэдэг тал дээр бас анхааруулга өгмөр байна. За. Тэрнээс тэгээд ер нь бол 9 сард хостой хүмүүсийн маань харилцаа санхүү тийм бодит зүйл дээр айгүйх юм доктортой байхаар харагдаж байна. Зүгээр юм сэтгэлдээ нэг юм дотоод зөрчилдөөн бас дотоод зөрчилдөөн л жоохон их харагдаж байна. Тэгэхээр энэ бол үнэн байгаад дээрэс нь хий зүйл итгэхгүй, хий ховж ивэн итгэхгүй ч гэдэм юм уу. Яг энэ дээр нөгөө хэлсэн штэ энэ хамгийн сүүлийн өгүүлбэр хэд их юм бусдын одоо юм дуу чимээ тэгээ бусдын юм ховж ив бусдын үгээр нөгөө хүнээ үг хийж нөгөө хүндээ үг хийж бити нөгөө хүнийг гомдоогоорой. Дээрэс нь байхгүй зүйлдээ өнгөрснөөсөө тэ хэд их зуралтаж хэрэггүй ерөөсөө ирээдүгөө болон өөрт байгаа одоо байгаа зүйлдээ сэтгэл хангамж одоо байгаа зүйлээ илүү болгохын тулд тэр тал дээр илүү ажиллах хэрэгтэй шүү. Хэд их өнгөрсөндөө зурлах хэрэггүй гэдгийг сануулсан тийм 9 сар өнгөрөх нэ та бүхний хувьд маань. За одоо бүгдээрээ сингл хүмүүсийнхаа 9 сарын уншлагыг эхэлцгээе. За синглчүүдийн маань хувьд хамгийн ихэнд Ten of Pentacles өдөр маань гарсан байна. Тэгэхээр ер нь бол 9 сард та бүхэн маань юм доктортой харилцаатай байх нэ, доктортой байх нэ. Дээрээс нь 9 сард гарч ирэх хүн маань та бүхэнд ийм доктортой харилцаа. Магадгүй цаашлаад ийм өөрийн гэр бүлтэй болох ч гэдэм үү те. Тийм мөрөөдлийг биелэх ийм сарыг ийм хүн гарч ирэхээр байгаа харагдаж байна энэ сард. За тэгэнгүүт хажууд нь Two of Swords гараад ирсэн. За тэгэнгүүт магадгүй та сонголт хийхээс зайлсхийх тэ сонголт хийхдээ жоохон удаашрах гадаж магадгүй. Одоо ингээд нэг юм хэд өөрийгөө хамгаалаад тэ хэд юм шархалхаас айгаад хэд одоо сэтгэл зүрхээ хамгаалаад сонголт хийхгүй жоохон удаадаж магадгүй харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө энэ хүнийг өөртөө ойртуулахгүй тэ ойртуулахгүй байх уу гэдэг тэрээ ингээд гацаад эргэлзээд сонголтоо хийж чадахгүй байж магадгүй. Хэрвээ энэ хүнийг та өөрийнхөө амьдрал дээр оруулж ирэх юм бол магадгүй ингээд өөрийн гэсэн гэр бүлтэй болох ингээд харилцаа цааш нь үргэлжлэх гэдэг юм уу те сэтгэл ханамжтай байх байдал дээр илүү ингээд орж ирэх тийм хүн бас байж байх магадлал айгүй өндөр байна. За тэгэнгүүт хажууд нь Devil өдөр гадарсан. Тэгэхээр энэ маш юм хүчтэй татагдал те юм дурлалын холбоог бас илэрхийлж байдаг. Нөгөө талаараа бас юм эрүүл бус те юм токсик харилцаа руу орохыг бас ингээд нөгөө нэг илэрхийлж байдаг л та. Тэнгүүд энэ болохоор ингээд араас 9 of cups бас 8 of cups гараад ирсэн. Тэгэнгүүт та бүхэн маань магадгүй ийм өнгөрсөндөх тэ нэг юм харилцаанаасаа хуучин зуршлаасаа тийм үү юм хуучин харилцаагаа орхиж явах цаг нь ирсэн тэ би энэ өнгөрсөндөх энэ токсик харилцаанаасаа ер нь бол өөрийгөө 100% ингээд гаргачих чадамжтай, хүчтэй, чадaltaй, сэтгэлийн тэнхээтэй хүн шүү гэдгийг ойлгоод тэ тэр зүйлээсээ бас ингэж салж явахаар харагдаж байна. За тэгэнгүүт тэгж салж явсныхаа одоо үр шимээр үр нөлөөгөөр та бүхэн маань маш юм хүчтэй сүнсний сэрэлт буюу те маш их юм шин зүйл рүү тэмүүлж орохоор харагдаж байна. Шин одоо шин юм харилцаа те шин одоо ингээд бүх зүйлийн эхлэлч гэдэг юм уу тийм зүйл рүү бас шин зам руу явах те тийм шин шийдвэрийнхаа нөлөөгөөр энэ шин зүйл рүү орохоор бас харагдаж байна. Тэгэхээр энэ бол энэ дээд өдөр маань маш юм том өөрчлөлт те одоо хуучны үеийг хаагаад те ингээд шинэ эхлэл рүү орж байгаа бас илэрхийлдэг. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань энэ 9 сард магадгүй дууссан ч гэсэн сэтгэл зүрхнийхээ хувьд те ингээд оюун бодлынхаа хувьд ингээд дуусгаагүй байсан энэ харилцаанаасаа бүрэн ангижрах цаг нь ирсэн. Дээрээс нь бүрэн одоо ангижрах бүрэн ингээд тавьж явуулах тэр зүйлсүүдийг тэр хүнийг те өнгөрсөн дотор токсик хүмүүсээ токсик харилцаагаа ч гэх юм уу тавьж явуулахад бэлэн болсон байгааг бас илэрхийлж байна. Та тийм одоо хүчтэй тийм чадaltaй болсон байх шүү гэдгийг чинь бас энэ 9 сар танд мэдрүүлэхээр харагдаж байна. Тэгэнгүүт магадгүй та өнгөрсөндөө хаалт хийсний одоо үр ачаар тий маш хурдтайгаар таны амьдралд шинэ хүн гарч ирнэ. Та одоо ингээд өнгөрсөн болон шинэ хүн гэдэг хоёр зүйлийг ингээд тавьж авч чадахгүй тий тавьж авч алийг нь сонгохоо мэдгүй ч юм уу эсвэл ингээд нэг юм зуралтаад байгаа харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө нэгийг нь одоо тавьж явуулаад нэгийг нь авч үлдэх ийм сонголт танд энэ 9 сард ирэхээр харагдаж байна. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн зүйл танд ингээд хизээж тэгээ бүтэн пазл эвлэхгүй хизээж бүтэн болохгүй зүйлийг ингээд харж сууж ахаар тэр зүйлээгээ орхиод
урагшлах юм бол танд ингээд бүтэн болох. Одоо энэ 8 аягнаас 10-ын зоос хүртэл явах ийм хүн танд гарч ирнэ. Маш хурдтайгаар энэ 9 сард гарч ирнэ. Гэхдээ та хэрвээ өнгөрсөн те одоо тэр муу зүйлтэйгээ одоо энэ токсик харилцаатайгаа эсвэл ийм эксэ мартаж чадахгүй ч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүдэд тавьж явуулж чадахгүй бол яг энэ өөрсдөө тохирсон энэ сайн хүнийг ч гэдэг юм уу алдах те анзаарахгүй өнгөрөх магадлалтай шүү. Тэгэхээр ер нь бол тавьж явуулах зүйлээ 9 сартаа тавьж явуулаад шинэ харилцаанд орохдоо өөрийгөө бэлдэх тийм 9 сар өнгөрөх нэ. Тэгэхээр энэ бол шинэ харилцаа бол гарч ирэх бүрэн боломжтой. Тэгэхээр эхэндээ бол билийн хүчтэй татагдана гэдэг юм уу те. Эсвэл ингээд амар эргэлзээ бас танд эргэлзээ мэдрэмж бол төрнө те. Дээрэс нь хуучнаа бас бодох те. Хуучнаа бодсноосоо болоо шинэ харилцаа руу орч чадахгүй байх бас нэг тийм үе бас танд тулгарна. Тэгвэл энэ бүхний эцэс та хуучнаа орхиод шинэ зүйл рүү, шинэ одоо эхлэл рүү орох бүрэн чадамжтай, бүрэн одоо ирээдүйтэй гэдгээ ойлгохоор харагдаж байна. За ингээд 3 дугаар бүлгийн маань уншлах дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.